Амигдах самдонде ахастай шүүх эрүүгийн шүүх хурдаа нээсэн мэдэгдээ. За энэ шүүх хурдаанаар тус аймгийн прокурорын улраас эрүүгийн тусгай 17-ны 1-р зүйлийн 2 төсгийн 2-ны талаар илгэх төгөлд үйлдсэн Сүхбаатарт холбогдох эрүүгийн хэлэлцэн. За нарийн чандраа шүүх хурдааны эрхтэй танилцуул оролцох сууна. Энэ уран бүтээн нэсэн. За шүүх хурдаанд оролцох хүмүүс бүрдсэн байна. Хуралдаа үргэлжлэнэ. За шүүх хурдааны дэгийг танилцуулъя тий. За шүүгч танхимд орж ирэх шүүгч шийдвэр уншиж сонсоход шүүх хурдааны танхимд байгаа хүмүүс бүгд босох шүүгт үнэхээр үзүүлнэ. За шүүх хурдаанд оролцох шүүгт хандаж үгүй мэдүүлэх өгөхдөө асуудлаас басна. За шүүх хурдааны оролцох шүүгч шийдвэр унших байлчна. За мөн оролцох хурдааны аргачлалын дэвшиг өгөх шийдвэр захирагт үүрэгтэй гэдгийг тайлбарлая. За шүүх хурдааны оролцох шүүх хурдааны дэг зөрчил тохиолдолд сануулгыг нь дахин зөрчил гарвал зөрчлийн тухай заас дарга шийдэл олгох зохицуулттай. За шүүгчийн хувьд шүүх хурдааны дэг зөрчил тохиолдолд сануулгыг нь дахин зөрчил гарвал шүүх хурдааны танхимаас гаргаж шүүх шийдвэр уншуулт дахин зайлшуулах зохицуулттай гэдгийг тайлбарлая. За шүүгчийн биеийн ажилтныг танилцуулъя. За аваг ургийн огт Батэрдийн Сүхбаатар Монгол Улсын иргэн 1980 оны 5 сарын 5-ны өдөр төрсөн. За 36 настай эрэгтэй боловсролын мэдлэг эрхлэн ажиллагаа ам булгуур Чикаго Сүхбаатарын баруун орчмын 4-р их ташин суух хаягтай. За 2012 онд эрүүгийн 142 цасаар 3 жил 6 сарын хорих хэл. За 2016 онд эрүүгийн 142 цасаар 6 сарын баримтлах хэл. 2017 онд эрүүгийн тусгай ангийн 17-ны 2-ын цаасаар 3 жилийн хугацаар хорих хэл. 2022 онд эрүүгийн 17-ны 2-ын цаасаар 3 жилийн хугацаар хорих хэл тус итгэж байсан байна. За эргэлтийн дугаар 90 хагшийн 89 тэг 11 гэсэн байна. За Сүхбаатарын биеийн бачил зөв. За Сүхбаатарын прокурорын ялгт өгтийг гаргаж авч танилцсан уу? Танилцсан. За шүүх хуралдааны Сүхбаатар аймаг тусамнуудын ахастай шүүхийн ерөнхий шүүгч Басан буян бид орж за шүүх хуралдааны нарийн чандраа намын эрдэнэ улсын төвчээр хэлтийн прокурор цэгүүд за хөрс уран бэлэг за шүүгчийн мөрөцлөө шүүгч Сүхбаатар шүүх хуралдааныг явуулнаа. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцож эдгээр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой эсвэл тухайн хэрэг барааны шийдвэрлэхэд ашиг сонирхлын болон хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээ бүхэмжил байна гэж үзвэл оролцолтоор татгалзал гаргах хэрэгтэй. За улсын эрх татгалзал. Татгалзал авахгүй. За төлөө мөрч. За уран бүтээл татгалзах юм байна энэ хүмүүсээс. Татгалзах юм байхгүй. За Сүхбаатарт байхгүй. Дэрвчнэ. За Сүхбаатарын шүүх хуралдаанд эрүүгийн иргэн шүүгдэгчээр оролцсон. За шүүгчид эрүүгээр хэшиг тогтгоо байлын 7-р хүрэх цаас эрх бүрийг хүлээж авалцдаг. Тэгэхээр ямар эрх бүрийг хүлээх юм бэ гэдгийг тайлбарлаж өгье. За ямар хэрэг шүүгдэж байгаа мэдэх хэрэгтэй. За сонсогчдын эрүүгийн ажлын талаар тайлбар гаргах хэрэгтэй. За баримтчилд гаргаж өгөх нотлохоор шалгуулах хүсэл гаргах хэрэгтэй. За шүүх хуралдаанд мэдүүлэг өгнө. За мөн мэдүүлэг өгөхөөс татгалзах хэрэгтэй. За шүүгч мөн мэдээлэл авах хэрэгтэй. За эрүүгээр хэсэгт ажиллагааны талаар шүүгээс хууль заасны дагуу зөвшөөрсөн мэдээллийг авна. За шинжээсэн үндсэн тогтоол шинжээчийн дүгнэлт цэцэрлэгийн материалтай бүрэн танилцуулна. За шүүгч өөрийнхөө өмгөөлөх хууль зүйн тусалцаа авах хэрэгтэй. За шүүх хуралдааны явцад өгүүлэлтөөр ганцаарсан уулзах амар олон бичгээр чөлөөтэй харилцана. За шүүгч мөн гомдол хүсэлт гаргах хэрэгтэй. За шүүгийн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргана. За бусад этгээдээс шүүгийн шийдвэрт гарсан гомдол сэргүүлэлттэй тайлбар гаргана. За шүүх хуралдаанд оролцсон шүүгч прокурор нарийн бичгийн даргыг хууль заасан үндслээр татгалзан гаргах төгсөлд гаргах хэрэгтэй. За ямар үүрэг хүлээж оролцох юм бэ гэвэл шүүх хуралдааны дээгч оролцсон. За шүүгийн шийдвэр хууль ёсны шаардлагыг бидүүлнэ. За мөн хэргийн оролцож болон бусад оролцогчдод нөлөөлөхгүй байх
ийм их бүртээ оролцсон байна. За их бүргээ олгосноо. Ойлгосон. За сууж. За хөрч орон бил өсөө. За аажим шиг байгаад дээ. Би Скотер аймгийн 4-р өгийн Оролцсон бай 4-р өгийн. Хэдэн он төрсөн бэ? би 73 онд. Регистр хэлдэ. ээлжээ 73 03 2075. Хөргөө авах юм бэ? Дархаа өгтөй жанцгийн юм. За уран бүлгийн хэлсэн урдаад эрүүгэргийн хөргөцөөр оролцож байгаа. За хөргөч эрүүгэрийн хэлсэлтэрхүүлийн 8 дугаар бүлэгцээс эрхүүргийг хүлээж оролцдог. Тэгэхээр ямар эрхүүрг хүлээх юм бэ гэдгийг тайлбарлая. За өөрийгөө өмгөөлөх хууль зүйн тусалцаа авах хэрэгтэй. За хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай эд зүйл баримтчийг бусад баримтыг гаргаж авч зэрэг бичүүд тусмуулах хэрэгтэй. За нотлохын цалуулах хүсэл гаргах хэрэгтэй. За шүүх хурдаанд оролцсон. За шүүх хурдаанд ардагчийн зөвшөөрснөөр шүүгч зөв асуулт тавих хэрэгтэй. За шүүгийн шийдвэрт гомдол гаргана. За гэмтэргээ оруулах утсан хохирол хор уршиг нөхөд төлөвлөх хүсэлт гаргах хэрэгтэй. За цагаатах болон шийдвэр тогтоолыг гардаа авна. За шүүх хурдаанд оролцсон шүүгч прокурор нарийн бичнээр хууль заасан үндэстэй татгалзан гаргадаг хүсэлт гаргах хэрэгтэй. За өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг хүрэгтэйгээс мэдээлэл өгөхгүй байх үүрэгтэй. За шинжлэх ухааны зөвлөлтөй танилцсан. За ямар үүрэг хүлээх юм бэ гэвэл хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. За өөрт илэрхий болсон хэргийн талаарх материалыг задруулахгүй байх үүрэгтэй. За шүүх хурдааны дээсгч оролцсон. За хөрч эрүүгийн хэлсэлтээр саадчруулсан. За мөн худал мэдээлэл өгсөн мөн зөвшөөрлийн тухай хууль болон эрүүгийн хууль заасан хариуцлага хүлээхийн зохицуулалттай гэдгийг тайлбарлая. Өмгөөлөх шаардлага байгаа. Орболт байхгүй. За скул тайлбар байд гаргасан. Сайда скул тайлбарсан. За тулаан бие мэтэлтэй шүүх төлөв гэрхийн өмсөд танилцуулъя. Монголын Улсын холбооны өмгөөлөгч төлөвтэй золио өмгөөлөгчийн дугаар 15 гараад. За шүүхийн хэлцүүлгийн дарааллыг тогтооё. За шүүхийн хэлцүүлэг ялгах төвлөлт танилцуулна. За үүний дараа шүүгч Сүхбаатар мэдүүлэг бол түүний мэдүүлгийг сонсно. За дараа нь хөрч орон бүлгийн мэдүүлэг. За үүний дараа хэрэгтэй авсан бичгийн нотлоор шийдвэр судалнаа. За усын шүүгчээр өмгөөлсөөр зүгээр Гэмбургийн талаар ямар байсан хөтө оролцож байна уу? Шүүх хурдаанд ямар нотлогыг судалж оролцох. За шүүх хурдаанд хэлцүүлэхгүй байх нотлогоос асуулт баримт байгаа юу? За дараалд оруулах санал хүсэлт шинээр гарах баримт байвал саналаа хэлье. За усын. За шүүгдэгч Сүхбаатар тоглогдох шүүх хуралдаанд шүүгдэгчийг гинзгэрүүлсэн Гэмбуруудад тооцоолж ялах хайр суралцсан. За нотлох харамтын үед бол ялах түнэлтэд авсан нотлох харамтын шинэ судалж оролцсноо. Шинэ гаргаж өгөх нотлох харамт байхгүй шүүх хуралдааны дараалттай холбоотой тусгайлан саналх байна. За зулаа болж. За шүүх хуралдаанд шүүгдэгч Сүхбаатарын өмгөөлөгчөөр оролцож байна. За Сүхбаатарын төвчийг гэсэн тэгэхгүй ч өмгөөлөгчөөр оролцож байна. За Сүхбаатарын төвч Гэмбургийн тал дээр ямар нэгэн зүйл марахгүй. За өмгөөлөгчийн төвөөс өнөөдөр түүний одоо яаш гэлээ хэвдэл хөнгөрөх байр суурьтай оролцсон. За Гэмбургийн тал дээр марахгүй учраас ялах түгэлтийг төвшүүлээд танилцуулах татгалзах зүйлгүй нэмж гаргаж өгөх нотлох хорд болон бусад одоо нотлох дөрвөлөх баримт байхгүй байна. За шүүхийн хэлцүүлэг эхлээ улсын ялах төвөнд танилцуулъя. Ялах түнэлт ялагдаж Сүхбаатар тоглогдох хэргийн хэргийн талаар Сүхбаатар аймгийн бүрхэрийн газрын хяналтын хөрхөр бийцэг мэд би 2025-ны 4-р сарын 29-ны өдөр эрүүгийн тусгай ангийн 17-р зүйлийн нэгтгэх заснаар
Мөн 2022 оны 12 дугаар сарын 6-нд эрүүл мэндийн засгийн 17 нийтлэл 2 дахь схемийн зааснаар 90 хэрэгжилчилгээ татсан бие Сүхбаатар залгагдах 253 638 дугаарт эрүүл тус аймгийн цагдаа газрын эрт засгийн алхам тус цагдаа хот уган баярын мөрдөн мэсэлтэй ажиллагаа явуулж 2025-ын 5 дугаар сарын 22-ны өдөр шүүгч шийдвэрлэх санал гаран хяналтанд ирүүлсний мөн өдөр өглөө авч хянаад тэмдэглэх нь ялагдагч бие Сүхбаатар нь 2025-ны 4 дугаар сарын 11-ээс 17-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруур цэм 4-р төмөртэй 2-оос 2 татварт байх иргэн ууган баярын эзүүл хадгалах зорилттой агуулгын төмөр хаалт хийсэн цонхоор хууль бусаар нэвтрэнөрж 8735 кг зэсийг хүч хэрэглэхгүй нууцаар хууль бусаар авч хохирогч ууган баярт нийт 1,834,350 төгрөгийн хохирлогчруулсан мөн Сүхбаатар нь 2025 3 дугаар сарын 12-наас 14-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруур цэм 4-р төмөртэй 11-ээс 13 дахь ташаанд барилах эзүүл хадгалах зорилт төхий амбарт хууль бусаар нэвтрэнөрж уран бүлгийн эзэмшлийн Hyundai Pronter маркийн тээврийн хэрэгслийн хорооф нэгширхэг Hyundai Star X маркийн тээврийн хэрэгслийн хорооф нэгширх зэргийг хүч хэрэглэхгүй нууцаар хууль бусаар авч хохирогч уран бүлэгт нийт 600 төгрөгийн хохирлогчруулсан мөн Сүхбаатар нь 2025-ны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 4 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруур цэм 4-р баг төмөртэй 1113 тоотод байх иргэн уран бүлгийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэнөрж автомашины 15-тай 6 нөхтэй хайшаа бод 4 ширхгийг хүч хэрэглэхгүй нууцаар хууль бусаар авч хохирогч уран бүлэгт 530 мянган төгрөгийн хохирлогчруулсан мөн Сүхбаатар нь 2025-ны 3 дугаар сарын 10-наас 4 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруур цэмийн 5 дахь Боватын 5-2 тоотод байрлах иргэн ууд авсрын эзэмшлийн хашаанд байрлах гаражинд хууль бусаар нэвтрэнөрж дэ ганц зэргийн эзэмшлийн 2 шиг аккумулятор 4 шиг копдыг хүч хэрэглэхгүй нууцаар хууль бусаар авч хохирогчтой ганц зэрэгт нийт 1 сая төгрөгийн хохирлогчруулсан. За мөн Сүхбаатар нь 2025 оны 5 дугаар сарын 29-нд Сүхбаатар аймгийн Баруур цэмийн 6 дугаарыг дөрвөлж хорооллын 909 дотоод байх иргэн иш цог эдрийн хүн байнг хандах зорилт төхий башингийн цохоор хууль бусаар нэвтрэнөрж Сэт брендийн хавар намрын 40-40 гэлзмэрийн алсан нэг хос готлыг хүч хэрэглэхгүй нууцаар хууль бусаар авч хохирогч цог эдэрт нийт 144,500 төгрөгийн хохирлогчруулсан мөн 2025-ны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруур цэм 6 дугаарыг дөрвөлж хорооллын 911 тоо ташаанд байх байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэнөрж дэ ариун санааг эзэмшлийн Хавь маркийн гаруйц нэгширхэг шарангийн металл эйнг нэг хос харангийн төмөр осортой бугуун цаг нэгширхэг харангийн сахлын машин нэгширхэг ногоонгийн хайрцагтай эсээ нэртэй тамхи нэг хайрцаг бэлэн 88,850 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогчдын ариун санаад нийт 248,050 төгрөгийн хохирлогчруулсан гэмт хэрэгжүүлсэн болох нь мөрдөн шалгалтын нууц суулсан дараа нутаг харамт өдөр бол тогтоогчийн нотлох харамтын талаар хохирогч ууган баярын 8735 кг зэсийг хулгайлсан гэмт хэргийн тухайд эрийн газрын үйлчлэгээсэн тэмдэглэгээр сэргүүлсэн 1-р хавц хэргийн 3 сэсгэр хуудсанд хохирогч 9 ууган баярын мэдүүлэг 1-р хавц хэргийн 16-аас 17 дахь хуудсанд хохирогч 9 ууган баярын дахин өгсөн мэдүүлэг 1-р хавц хэргийн 21-аас 22 дахь хуудсанд эргийн ихэмжлэхээ инхтүүрийн мэдүүлэг 1-р хавц хэргийн 33-аас 35 дахь хуудсанд мэдүүлэг 1-р хавц хэргийн 38-аас 39 дахь хуудсанд гэрчтэй алтан газрын мэдлэг 1-р хавц хэргийн 42-өөс 43 дахь хуудсанд гэрч нарийн засгийн мэдүүлэг 1-р 46-47 дахь хуудсанд Болор үнэлгээ компани 2025 оны 4-р сарын 23-ны өдрийн 25:02 1001 дугаартай дүгнэлт 1-р хавц хэргийн 46-47 дахь хуудсанд ялагдж буй Сүхбаатарын мэдүүлэг 1-р хавц хэргийн 189-ээс 192 дахь хуудсанд хохирогч чи уран бүлгийн эзэмшлийн Hyundai Star X маркийн дэврэгчлийн хорооф нэгширх зэргийг хулгайлсан гэмт хэргийн тухайд эрийн газрын үйлчлэгээсэн тэмдэглэл 1-р хавц хэргийн 206-аас 214 хохирогч чи уран бүлгийн мэдээлэл 1-р хавц хэргийн 220-аас 221 дугаар хуудсанд эзэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 1-р хавц хэргийн 214 дугаар хуудсанд хохирогч чи уран бүлгийн дахин өгсөн мэдээлэл 1-р хавц хэргийн 225 дугаар хуудсанд гэрч эс ууган баярын мэдээлэл 1-р хавц хэргийн 229-аас 230 дугаар хуудсанд Болор үнэлгээ компани 2025 оны 4-р сарын 24-ний өдрийн дүгнэлт 1-р хавц хэргийн 243-аас 247 дугаар хуудсанд ялагдаж буй Сүхбаатарын мэдээлэл 2-р хавц хэргийн 16-аас 18 дугаар хуудсанд хохирогч бүлгийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэнөрж автомашины 15-тай 6 нөхтэй хайшаа бод 4 ширхгийг хулгайлсан гэмт хэргийн талаар эрийн газрын үйлчлэгээсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт
2 дугаар авц хэргийн 24-с 29 дугаар хуудсанд хохирогч уран билгийн мэдүүлэг 2 дугаар авц хэргийн 39-с 40 дугаар хуудсанд хохирогч уран билгийн дахин өгсөн мэдүүлэг 2 дугаар авц хэргийн 44-с 45 дугаар хуудсанд иргэний эзэмшлэгчээс Уган баярын мэдүүлэг 2 дугаар авц хэргийн 56-аас 58 дугаар хуудсанд гэрч иш цэрэн ламын мэдүүлэг 2 дугаар авц хэргийн 61-с 62 дугаар хуудсанд хөрөнгөний эмнэлгийн болор үндэслэх компани 2025-ны 4 дугаар сарын 23-ны өдрийн 25/02/87 дугаартай дүгнэлт 2 дугаар авц хэргийн 72-с 76 дугаар хуудсанд эзүүл хүлээлт өгсөн тэмдэг гэрэл зургийн эзэлт 2 дугаар авц хэргийн 31-с 33 дугаар хуудсанд эзүүл хүлээлт өгсөн тэмдэг гэрэл зургийн эзэлт 2 дугаар авц хэргийн 34 дугаар хуудсанд ялагдагч Сүхбаатарын мэдээлэл 2 дугаар авц хэргийн 92-с 94 дугаар хуудсанд хохирогчтой ганц зэргийн эзэмшлийн 2 ширхэг аккумулятор 4 ширхэг гоббол зэргийг улгаасан хэргийн талаар хэргийн газар үйлчлэг гэсэн гэрэл зургийн эзэлт 2 дугаар авц хэргийн 106-аас 107 дугаар хуудсанд хохирогчтой ганц зэргийн мэдээлэл 2 дугаар авц хэргийн 119-с 120 дугаар хуудсанд хохирогчтой ганц зэргийн дахин өгсөн мэдээлэл 2 дугаар авц хэргийн 123-с 24 дугаар хуудсанд иргэний эзэмшилтэй Ариун Баатрын мэдээлэл 2 дугаар авц хэргийн 131-с 132 дугаар хуудсанд болор үндэслэх компани 2025-ны 4 дугаар сарын 9-ний 25/02/1-ийн 80 дугаартай дүгнэлт 2 дугаар авц хэргийн 137-аас 42 дугаар хуудсанд ялагдагч Сүхбаатарын мэдээлэл 2 дугаар авц хэргийн 154-с 156 дугаар хуудсанд хохирогч иш цог эдрийн Скейт брендийн хавар номын 40-41 гэрдмэрийн алсан гутал хулгайлсан гэмтэлгийн талаар хэргийн газрын үйлчлэгээс тэмдэглэл 2 дугаар авц хэргийн 168-с 172 дугаар хуудсанд эзүүл хүлээн авсан тэмдэглэл хүрээлэн өгсөн тэмдэглэл 2 дугаар авц хэргийн 202 дугаар хуудсанд эзүүл хүлээн авсан эзүүл төслийг хэсэг тэмдэглэл 2 дугаар авц хэргийн 154 дугаар хуудсанд Сүхбаатарын аймгийн шүүгшинлэгийн хэлтсийн 2025 6 сарын 10-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт 2 дугаар авц хэргийн 181-с 182 дугаар хуудсанд хохирогч иш цог эдрийн мэдээлэл 2 дугаар авц хэргийн 189-с 190 дугаар хуудсанд болор үндэслэх компани 2025 6 сарын 3-ны өдрийн 25/02/141 дугаартай дүгнэлт 2 дугаар авц хэргийн 195-с 199 дугаар хуудсанд ялагдагч Сүхбаатарын мэдээлэл 2 дугаар авц хэргийн 211-с 212 дугаар хуудсанд хохирогчдын ариун санаагийн эзэмшлийн Авай маркийн гар утас нэгширхэг шарангийн металл эмэг хос эмэг харангийн төмөр олстой бугуун цаг нэгширхэг хар өнгийн сахлын машин нэгширхэг ногоон өнгийн хайрцагт эсрэг нэртэй темхний хайрцаг бэлэн 88,854 хулгайлсан гэмтэрхийн талаар хэргийн газрын үйлчлэг гэсний гэрэл зургийн 2 дугаар авц хэргийн 227-аас 230 дугаар хуудсанд хохирогчдын ариун санаагийн мэдээлэл 3 дугаар авц хэргийн 4-өөс 5 дугаар хуудсанд болор үндэслэх компани 2025-ны 6 дугаар сарын 3-ны өдрийн 25/02/140 дугаартай дүгнэлт 14-өөс 21 дугаар хуудсанд эзүүд хүлээлт өгсөн тэмдэглэл 2 дугаар авц хэргийн 247 дугаар хуудсанд ялагдагч Сүхбаатарын мэдээлэл 3 дугаар авц хэргийн 32-оос 33 дугаар авагдсан байна. За хэрэг цуглуулсан баримтуудаар ялагдагч Сүхбаатарын гэмбургийн санаатай хэлбэрээр дэр гэмтгэрүүдийн үйлчлэн болох нь тогтоогч байх тул ялагдагч Сүхбаатар толгодох хэрэгтэй ялгадагт үүддэж хөвшилжүүлэх хөндлөлттэй байна. За иргэн хэргийн шатах хуулийн 32 10 дугаар зүйлийн нэгдэх хэсэг зах нэвтрүүлэг болон тогтоох нь ялагдагч Сүхбаатар нь 2025-ны 4 дугаар сарын 11-ээс 17 өдрийн хооронд Сүхбаатарын аймгийн Баруур цөмийн 4 дугаар төмөртэй 2-с 2 тодод байх иргэн Уган баярыг эзүүл хадгалах зорилттой агуулгын төмөр хаалт хийсэн цонхоор хуулбарсаар нэвтрэнэж 8735 мг цэсийг хүч хэрэглэхгүй нууцаар хуулбарсаар авч хохирогч ис Уган баярт 1,834,354 хохирложруулсан. Мөн 2025-ны 3 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Сүхбаатарын аймгийн Баруур цөмийн 4 дугаар баг төмөртэй 11-ээс 13 дугаар ташаанд байлгах эзүүл хадгалах зорилт өгөх амбарт хуулбарсаар нэвтрэнэж уран билгийн эзэмшлийн Hyundai Panther маркийн тээврэгчлийн хорог нэгширхэг Hyundai Starex маркийн тээврэгчлийн хорог нэгширхэг зэргийг хүч хэрэглэхгүй нууцаар хуулбарсаар авч хохирогч уран билэгт 600 мянган төгрөгийн хохирложруулсан. Сүхбаатар нь 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 4 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруур цөмийн 4 дугаар хог төмөртэй 1113 татвар байх иргэн уран бүлгийн эзэмшлийн байшингийн цохор хуулбарсаар нэвтрэнэж автомашины 10 тавтай 6 ногтой хайшаа ухад 4 ширхгийг хүч хэрэглэхгүй нууцаар хуулбарсаар авч хохирогч уран бүлэгт 530 мянган төгрөгийн хохирложруулсан. Мөн Сүхбаатар нь 2025-ны 3 дугаар сарын 10-наас 4 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Сүхбаатарын аймгийн Баруур цөмийн 5 дугаар баг Уутын 5-аас 2 татвар байх иргэн ууд аваа сэрэмгийн эзэмшлийн хашаанд байрлах гаражинд хуулбарсаар нэвтрэнэж ганц зэргийн эзэмшлийн 2 аккумулятор 4 ширхэг бодыг хүч хэрэглэхгүй нууцаар хуулбарсаар авч
урагштай ганцрагт нийт 1 сая төгрөгөөр хохирлуулсан. Мөн би Сүхбаатар нь 2025 оны 5 дугаар сарын 29-нд Сүхбаатар аймгийн Баруун 6 дугаар дөрвөлж хорооллын 909 татад байх иргэн цогцдрийн хүн байнгын зах зөрүүлэлтийн байшингийн зохиор хөлбөсөр нэвтрнөөч Сэдврэндээ хавар намрын 40-41 хөлбөмбөний ашигласан нэг хос готлыг хүч хэрэглэхгүй нуусаар хөлбөсөр авч охирогч иш цогцдрт нийт 144,500 төгрөг хохирлуулсан. Мөн бэ Сүхбаатар нь 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун 6 дугаарыг дөрвөлж хорооллын 911 цаа ташаанд байх байшингийн зохиор хөлбөсөр нэвтрнөөч ариун санаагийн эзэмшлийн Хаваи маркийн гар утасны ширэг 60-гийн металлын хос нэг хос 10-гийн цөмрөн олштой бугуун саяны ширхэг 10-гийн цахлын машины ширхэг ногоон өнгийн хайлтгт эсийн нэртэй тамхины хасаг бэлэн 88,850 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүй нуусаар хөлбөсөр авч хохирогчтой ариун санаад нийт 248,050 төгрөгийн хохирлуулсан гинцгэрийг эрүүл мэндийн сангийн 17-р зүйлээ 2 тагсгийн 2-ын зааснаар тусдас зөвшөөрөх тогтоосоор ялагдаж Сүхбаатар тоглох 253 7 138 дугаарт иргэн ирийг хариалын дагуу Сүхбаатар аймгийн сүндэд хашиг шүх шилжүүлсэгээ ялгдаг төлөвлөсөн ялтын албар биесгэн мэд. За Сүхбаатар усаа. За усыг өчөөс сая ялгах төгөлд танилцуулсан. Ойлгомжтой юу? Асууж тодруулбал байна. За ашиг урданд мэдүүлэг өгөх үү? За яри хараас үр авсан. Ансараа мэдгүй байна. Микрофон ойрттой яасан гэнэ? Ансараа мэдгүй байна. За. Төвөр явж байгаа ногоон баярын юунаас 88 км авсан. Төмөртэй юунаас 2 жишг харап 4 км авсан. За тэр ганцэргийн юу авсан? Ганцэргийн юунаас 2 км 4 бод авсан. Басаа явж байгаа басаа юу яа. Нэг арсын температурант. Хайгуудын сан мэдгүй байна. Нэг маркийн гар утас. Нэг кофемик. Нэг цахлын машин. 88,000 төгрөг. Нэг эсээ. За усыг дэвс асуух зүйл байна. За Сүхбаатар 1 2 3 зүйлийг тодорхойлчих. За улсын элчийн зүгээс өөрөг чинь бусдын орон байр, за агуулга, гараж, тойлолцоор нэвтрэн орж бусдын эд хөргөний хулгайлах гэмт хэрэг үйлцээ. Тэгээ 6 удаа үйлдэл байгаа тийм ээ. Тэг. За энэ 6 удаагийн үйлдэлийг чинь улсын элчийн зүгээс эрүүл мэндийн 17-ны 4 зүйлээ 2 тагсгийн 2-ын 1 зааснаар эрүүл хэрэг үйлчлэгчид татаж хэрэг бол ялгах төлөвлөлтөд шүүхрээ шилжүүлсэн. Гэмбурууг ямар нэгэн маргаан байна уу? За энэ 6 үйлдэл дотор энэ миний үйлдэл биш. Хулгайлаагүй гэдэг чинь. За хохирол төлөвлөлттэй холбоотойгоор ялгах түншлт үйлчлээс хойш хохирол төлсөн зүйл байна уу? Одоо миний багцаагаар нэг сая гаруй төгрөг дөө. Уугнаад нэг 500 төгрөг тэр зүүнтэй нэг сая. Тэгвэл ялгах түншлт өөрт чинь гардуулснаас хойш бол хохирол төлсөн юм байхгүй юм тийм ээ. За өмнө нь бас энэ төрлийн гэмт хэрэгээр яа шийтгүүлж байсан 2017 онд. За мөн 2022 онд. Яагаад энэ нэг төрлийн гэмт хэргийг дахин үлдээд байна вэ? Өөртөө ямар дүгнэлт хийж байна? Өөртөө гэртээ нэг жоохон таарамсмаатай л яах. Их чимэгч хөргөн мөрмөдтэйгээ жоохон таарамсмаатай. Тэрнээс болоод хэрэг үлдээд байна. Өөр асуултгүй шүүч. За тулаа үзэж. За
Сүхбаатарын ялах хүмүүс тэр нэг олон удаа үйлчлээ шүү дээ 6 удаа. За тэр хамгийн анх энэ чинь хэдэн сард энэ асуудал юм. Тэр мэдэж байна. Хамгийн анх энэ хаашаагаа орж одоо хувид усаар нэтэж юм авсан бай. 4 сард байна. 4 сарын 10. Угнаагийн гараад ирсэн. За тэрнээс хойш угнаагаар орсон юм байна. Өөр тэр төмөртөр хэдэн сард орсноо мэдэж байна уу? Тэрний дараах нь орсон. Төмөртөр юу? Мэдээллийн дээр арай 3 сард орсон гэдэг ш. За тэр эндээс арчин бүтгэрээ харагдав. Бараа уртын 5 дугаараа Говотын 502 тод ийшээ хэзээ орсон чи энэ шиг орж юу авсан? Хамзаар дээр орж. Хамзааргаа. Тий, нөгөө дөрөв нөхдөд хайш маш гэдсэн чи. Авшиш хамзаар өвчин болохоор 2 аккумулятор. Аккумулятор нь сая төгрөгийн хохрог өчирсэн гэдэг байгаа шүү дээ. 7 жирка километр 4 бодтой. Тачид энэ юм даа энэ ч хүнд энэ юугаар авсан? Тэргэн дээр төрөөд аваа. Тэргэн дээр төрөөд аваа. Тэгээд эвгүүлээд буцаагаад өгсөн ба. Өгсөн үү? За одоо чи өөрөө энэ одоо өөрийнхөө уяагаар бодлороо дэрнэ. Яг хохролж энэ хэдэн төгрөг өгнө гэсэн тооцоод энэ төлбөрөө ягаад төлсөн үү? Энэ төлбөрөө төлсөн үү? Төлөөгүй байгаа. За хэдий төлхий? Энэ зүүнтэй нөгөө дахины ферм дээр их нэртэйгээ гарчаад байгаа. Гарчаад сарын 2 сая болчиход байгаа. Сая энэ 9 сарын 8 сарын 20-нд гарсан. Одоо энэ 20 сарын бухаар өгье гэсэн юм л та. За тэр 2025 оны 6 сарын 28 гээд дөрвөлж хараад дөрвөлжт тийм ээ 911 тооцоод авах юу яасан? Тэрийг санаж байгаа юу? Тэнцэнэс нэг ашиг дотор нэг скийг нөгөө айдас нэг гарахтас 2 гос эмэг нэг богон цаг 80 нэг тахтай машин. За энэ үстэй хохрол барагдсан уу энэ? Эргүүлээд бүгдийг өгсөн байгаа. Цагаад өгсөн үү? Мөнгө өгсөн үү? Өгсөн. За. Одоо тэгвэл хохрогч одоо хэнд хохрогчтой байна? Огон баярт дотор зүүнтэй нэг саяч бодвол. Зүүнтэй гэн хаа. Зүүнтэй нэг хамгийн ихэнд нэг зөвсө огон баярахаас зөвсаваад зүгт. Нэг саяч. Тэгэхээр хохрогч одоо уран бэлгийн одоо энэ орсон гэдэг шүү дээ тий. Ороод Honda маркийн тээврийн хэрэгслээ хороод авсан. Энэ хохрогч төлсөн үү? Нэг харахын би хагассан. Тэгээ бусдын эргүүлээд өгсөн баг. Өгсөн. Тэгээ арабын үнэлгээг мэдхгүй чи. Одоо энэ хэдэн төгрөг төлнө гэсэн. Тэр энэ үл сайн мэдхгүй байна. Яг төгөлтэй би чинь танилцуулж за. Одоо тухайн үед одоо ажил төрөл хийж исэн юм юу ер нь? Одоо үүсгэсэн юм. Энэ асуудал үүсгэж хийсэн үү? Чи өмнө юу хийж ирсэн? Энэ асуудал болохгүй юм юу хийж ирсэн? Ажил төрөл хийж исэн юм уу? Яагаад ажил хийхгүйсэн? Нөгөө нэг дойшоо тус гараад энэ ерөнхий мэндийн хувьд ажил хийх боломжгүй байсан юм уу? Аа. За ажлыг яагаад одоо тэгээ хулгай удаа дараа улсын прокурор яагаад ингэж өмнө удаа дараа яаш гэлтэй байсан. Дахиад ингэж яагаад энэ төрлийн гэмтэр өгүүлээд байгаа юм бэ гэж асууж байна. Энэ дэрийн өөртөө ямар дүгнэлт хийж байна вэ? Би нэг гэртээ аав ээжтэйгээр их нэртэйгээ дөрүүлээ гэдэг үст байдгийг. Дэрэг дахагч хөргөн хоёр айхгүйгээр энэ тэрэг шармарнд явж байхдаа таасан энэ тэрэг агсан зөвхөн тавьж тэрэн дээрээс болоод би ерөөсөө шулгаа гэдэг юм уу? Аа. Одоо тухайн үед 6 үлдэв юм дээр маргах байхгүй тийм үлдэж чинь. За өөр асуултгүй. За уран бүтээгт асуух зүйл байна. Асуух зүйл байна. Манай байшин Төмөртийн 11-ийн 13-т гашаа байшинд 3 сарын 4 сарын хооронд 2 удаа хулгай авсан байсан. Ядар өөрсдөө бас хотод амьдардаг. Наашаа дэшээ явж иргэд тавиад тэгээд явдаг байсан. Тэгээд дагдагийн үнд яснаар энэ бас миний энэ шүүх хуралд орж амталтай гэж орж байгаагийн учир юу гэхээр тэр зөвхөн 2 карап 4 абудар энэ хүн царайгүй маа. Энэ өшөө одоо юм авсан байсан. Тэгээд тэрийг хүлээгээгүй.
Тэгтээ өшөөд надад 2 аккумуляторын баталж өөрөө асарч өгсөн. Та асуулт байна. Тэгээд асуултууд асуучихлаа. Сая ярьсан зүйл дээр. За дараа нь ярьчих юм тийм ээ. Тэгээ би цагаан залуу хүн яагаад ингэ ажил хийдэггүй? Яагаад ингэ олгож жилгээ хийгээд идэх юм болоо л гэж асууж байна да. Тэгэхээр би одоо өөрөө асуух тий. За харин. Энэ хоёр гудматер хоёр харап дөрөв юу хаш апоттай авсан үнэ өөр юм бол би эднийхээс аваагүй хоёр дахиад би явж авсан тэр энэ төрөөд өөр юм аваагүй тэгээд бас юм хахад асуухад энэ хүн ганцаараа биш байсал гэж одоо яагаад гэвэл манай хажуудлын айлын үгэн гүш хоёр байдаг яг тэр холгоо их нөхцөлдөө гуруулаа байж их ашаандар гараад өгсөн байсан гэж ярьсан. Би тэгээ өөрөөс нь асууад яагаад ингэж тэр улсуудаа хэлж болохгүй юм бэ гэж хэлээд байна. Тэгвэл хүн амттай үйл яваагүй ганцаараа явж байгаа энэ хэрэггүй үлдсэн. Хоёр дахиад эднэрээ орж авсан тэрийг л өмнө бид тэрэндээ тэнэ. За сот. За уран болсон. За өдөр өөрчлөлт хөр танилцуулсан байгаа тийм хугацаанд тогтсон. Одоо гол санал юу вэ? Хэдэн дөрөв хэмжилж байна уу? Өөр бас тэгэхээр зүйлээр яриа. За тэгээд би гол нь хажуу айдын маань гашааны бас яг юм таарч тэгж ил байдаг нэг бас хэдэн жил бас эзэнгүй байсан гашаа болохоор тэгээд энэ хүнийг би бол нурд нь танихгүй л дээ ярьсан мэдэхгүй юм ингээ ороод ингэсэн байсан шиг дэлгэрүүлээд яасан бас. Энэ хүнд бас яхад би тэр орохдоо цонхоглаад байшны цонхоглоод орсон. Аваад юм явахдаа амбаар өвдөх мөртөө гашаа ирэхлээр гараа ирсэн. Энийг би энэ хүнд гойсон. Эдээ одоо энийг нэг нөхөд хадаад өгөөч ээ. Шидлээд өгч чаддаггүй энийг эргээд тулгаа орох вэ? Энийг дараад өгөөч гэж би энэ гойсон. Нэгт хоёр би өөрөө машины карап нь болсон. Машин тавьргээд аваад ирсэн. Карап байжсэн болохоор тэр карапын яг тэр карапын гадна талын ладуугаар балбаад нүдээд тэмглээ. За мэдээ энэ карапа төлөх арга байна уу гэж би бас энэ үнийг бас аль болохоор бас Монгол хүмүүс хэл яриагаараа гойсаа. Тэгээд энэ бүр таг алга болсон. Тэгээд сая шугуурал дээр гол өөрийг харж яга энэ байдалтай ингэсэн гэдгээрээ л ярьж байгаа. Тэгээд манай хажуудлын айлуудын ярьж байгаа одоо тэр шүүхийн юуны даргаыг эдрэгийн аав ээжээр манай баруудлах шалтаа. Хөөе чихийн юу дүүгээ болсон гэсэн. Тэгээд эдгээр бол харсан болохоор энэ үнтэй 2-3 хүн байсан. Би тэгээд хэлсэн баг. За чи өөрөө хэрэгээ хүлээгээд явж болно. Гэхдээ тэр усууч эргээд айл амт ухаад ингэхэд чи ингэж болохгүй шүү гэдэг би өөрт нь бол бас гойсон. Тэгээд миний хувьд бол тэр карапа бол нэг хэмжилж байгаа. Тэгээс гадна надад хэдэн обууд асахад компьютер интернэтлэл энэ хүний үйлдэлээс хойш мандат толгой ороогүй. Тэгээд энэ үнд ярьцдаг энэ хүн болох хэрэггүй гэдэг бас энэ дээр ч бас аваа бас хэдий юм байдаг. Тэгээ хүлээхгүй болохоор одоо хүлээхгүй юм шиг яа их. Тэгээд тэрийг нь л одоо яа их. Ер нь одоо карапа нэг хэмжилж байгаа. За орхичсан хоёр зүйлийг тодруулъя. За мөрдөө шалгалтын явцад бол танаа орон байшин руу 2 удаа нийтэрсэн үйлдэл байгаа тийм ээ Сүхбаатар дээр. За нэгдүгээр үйлдэл нь бол 2025 оны 3 дугаар сарын 12-аас 14-ний хооронд бол тээвэр иргэсийн 2 хороо булгасан үйлдэл байгаа. За тэрнийхээ Hyundai Frontier маркийн тээвэр иргэсийн хороог бол танд өгсөн. Энэ бол бүрэн бүтэн байна. Би энэ дээр бол нэг зүйл авахгүй хүлээгээд авсан. За Hyundai Starex маркийн тээвэр иргэсийн хороог бол ийдсэн байна. Энийг би хэмжилж байна гэд мэдүүлсэн байгаа тийм ээ. Тэгэхээр за дараагийн үйлдэл нь бол нөгөө 2025 оны 3 дугаар сарын 29-ноос 4 сарын 1-ний өдрийн хооронд танаа байшин л орсон үйлдэл байгаа тийм ээ. За тэр үйлдэлээр бол автомашины нөгөө 15-тай дөрвийг авалгаасан үйлдэл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол яг энэ дээр бол та гомд санал их зүйл байхгүй ободоо хүлээгээд авсан гэж байгаа. Тэгэхээр нөгөө Starex маркийн тээврийн хэрэгслийн хороопыг би үнэлгээгээр нь хэмжилж ингэж ойлгож байгаа зөв үү? Энэ бас ийм очтой юм аа. Бас ойлгуулахад үнэлгээний хувьд болохоор зэрэг ятар үнэлэхээр энэ хүнтэй өндөр гарч дарамт болох гэдэг юм.
Тэгээд улсын үнэлгээний өөрсдийн их нүгээр үнэлүүлээд яг одоо бидний үнэлгээгээр болохоор энэ чинь өндөр худалдаад авсан кораб байсан. Тэгээ энийгээ үедээ яг болдог донд нөөрэ ингээд үнэлүүлээд ингээд төлчхөл гэсэн шаардлага байсан шүү дээ. Тэр үнэлгээгээр одоо шинжээчийн дүгнэлттэй буюу үнэлгээгээр 250 мянган төгрөгийн үнэлгээтэй гарсан шүү дээ тэр хоровчаа. Тэгэхээр 250 мянган төгрөгийг нэхэмжилж ингэж ойлгох зү. Тий, одоо тэгж л юм чи одоо. За өөр асуултгүй шүү. Асуултгүй. За бид зах зээлийн үнэлгээгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоож байгаа тийм. Үнэхээр тэр дүгнэлтээр тохирохгүй одоо дараа өөрсдөө одоо хаараас авсан. Тэр газраас хэлээд яаж болоогүй үлдмээр цагтай. Ингэж авсан. Энэ үнэлгээ зөвшөөрөхгүй л гомд гарах хэрэгтэй байхгүй дахин үнэлгээ хийх боломж байсан байна шүү дээ. Яг тийм үгүй. Тий, энэ яг энэ чинь бас ийм очиртай юм аа. Юу яах вэ? Энийг би Батын захаас бодлож аваад нэг сайтарт бичвэр өмтгөж юмгүй авчихсан кораб. Тэгээ би 700 мянган төгрөгөөр худалдаж авсан кораб 91 кораб. Тэгээ нөгөөх нь бол яг би машин салгаа хийсэн болохоор тэр кораб бол одоо хамаагүй гэж энэ үдэ өртөнд хэлчихсэн. Тэр бол хуучин курс яасан кораб. Тэгвэл би 750 мянган цаасны надад яг бодлож авсан гэсэн юу байхгүй цаасан дээр тэмдэглэсэн юм байхгүй болохоор би тэрийг яагаад явахаа улсын юугаар үнэлгээг нь өөрөө гаргуулаад тэрхэр нь ч өөрөө явахгүй даа гэдэг. Тэгээд яг та тэрхэр хэд энэ үдэ тэгж гаргаж өгсөн байсаа тэрийг нь л би ойлгосон. За хэрэг тавцсан бичээр оцгоо тий. Тэнцээ таа. За алсын өлөгчийн зүгээс шүүгдэгч гэмбүргийн ямар нэгэн маргаангүй учраас ялах түнэлтэд авчсан засна батлах харамтыг бол шинжлэн судлуулсан тооцоолох саналтай. За зөв. За мөнгөчийн зүгээс шинээр нотлох харамт цогдол шинээр нотлох харамт гаргаж өгөөгүй. За хэрэг тавс нотлох харамт дээр ямар нэгэн маргаагүй учраас шинжлэн судлах нотлох харамт бол байхгүй байна. За уран мэдээлэл хэрэгээс олж судлах зүйл байна. Нотлохоор. Тодорхой зүйл юу зуудлан юу л байна л та. Би энэ үедээ эргэж явуулаад тэр миний юмыг хүлээлгэж өгч хахад тэр улсуудыг л тодруулж өгөөч. Би тэр улстай ч яриа өөрөө ингээд юм хүлээлгэж бич яваач гэж өөрөөс нь л голгоод ирсэн юм л тэр байна. За сквадрос хавтргээс нэг судлах зүйл байна, унших зүйл байна. Баггүй юу? За шүүхэл зэрэгт нэг зам саналтай байна. Байхгүй шүү. Байхгүй. Сквадр тэр нэг хэлцэл байна. Бай. За шүүхэл хэлцлийг дуусгая. Дүгнэлт гарах ажиллагаа эхэлнэ. За уусаа бэлтгэн мөрөөдлөө үүсгэж гаргая. Улсын өлөгчийн дүгнэлтийн буруудаа тооцоолох тухай Сүхбаатар аймгийн урхар газрын хил төрхөр гээсгүүд бие урхарын тухайлан 17-19 дахь зүйл эргийн хэргийн тухайлын 34-7 30-24 дугаар зүйлийн нэг дэх цаасны тусдас удирдлагын эрэг үйлчлэгийн 17-1 дугаар зүйлийн 2 дахь 2-1 цааснаар заасан гинтэр тологдсон Сүхбаатар тулгах хэргийн шуурдан орс дараа дүгнэлтийг гаргаж байна. За Сүхбаатарын орон байр гараж болон агуулгах сав нийтээр 6 эрддэг үйлдэлээр хулгайлах гинтэр үйлдэлсэн хэрэг цугларсан баримтуудаар тогтоож байгаа учраас шүүгдэгч Сүхбаатарын эрүүл мэндийн харин 17-1 зүйлийн 2 дахь 2-1 цаасан гинтэр үйлдэлсэн гэморотод тооцоолох саналтай байна. За мөн гинтгэргүй болмоос хохирогч ууган баярт бол 1,834,350 төгрөгийн хохирол. За хохирогч уран бэлэгт 1,130,000 төгрөгийн хохирол. За хохирогч дэгаан зөрөгт 1 сая төгрөгийн. За хохирогч иш цогидэрт 144,500 төгрөгийн. За хохирогч дэ ариун санаад бол 248,050 төгрөгийн хохиролцоод учирсан. За хохирогч ууган баярт 63,60 кг-ийн хүлээлгийг өгсөн ба за хохирогч ууган баяр нь 23,75 кг-ийн хохирлох 498,750 төгрөгийг бол хэмжилсэн. За мөн энэ хэрэгт бол иргэний нэхэмжлэгч инхтөр нь 1,71,000 төгрөгийг бол 71,000 төгрөгийг бол ялагдчихсан хэмжилсэн байгаа. За мөн хохирогч уран бэлэгт түүний эзэмшлийн Honda Frontier маркийн тэрвэрлэлийн хорооны ширхгийг Honda Star X маркийн тэрвэрлэлийн хорооны ширхгийг бол биетэй дээр хүлээлгэх гэсэн. За хохирогч уран бэлэг бол Honda Star X
маркийн тээврийн Европын эмнэлгээ болох 250 мянган төгрөгийг хэмжилсэн. За өмнө хохирогч уран бэлэгт автомашины 16-тай 6 нэгтэй хайшаа бод дөрөв ширхий бие цайлар хүлээлэн өгсөн. За энэ хэрэг тэрний хэмжлэгч Уган Баяранд ялагдаж 380 мянган төгрөгийг хэмжилж байна. За хохирогчдын ганцрогт бол түүний эзэмшлийн 2 ширхэг аккумулятор за 4 ширхэг ободыг бол хүлээлгэж өгсөн. За нэхэмжлэгч зүйл гомдол санал байхгүй гэсэн. За мөн энэ хэрэгт бол иргэний нэхэмжлэгч Ариун Баатарын ялагдаж 234,500 төгрөгийг бол нэхэмжилж байна. За хохирогч цог идэр Сэд брендийн хавар намрын 40-41 альбомын арслан нэг хос готлыг бол хүлээлгэж өгсөн нэхэмжлэх зүйлгүй гэдгийг бол илэрхийлсэн байна. За хохирогч Ариун санаад түүний эзэмшлийн Оё маркийн гар утасны ширхэг харамгийн металл эмэг нэг хос харамгийн төмөр олцтой бугуун цагны ширхэг харамгийн сахлын машины ширхэг ногооныгийн арцагт ийсээ нэртэй тамхины ширхэг бэлэн 88,850 төгрөгийг бол бие цайлар хүлээлгэн өгсөн. За нэхэмжлэх зүйлгүй гэдэг бол илэрхийлсэн. За хохирогч нар нь бол сэтгэл хорвоочдын зэрэглээ тогтоолохгүй нэхэмжлэхгүй гэсэн байна. За хэрэгт бүтэмжлэсэн эд хөрхөнгөө ахгүй эдмэрийн баримтаар хураагдсан хос гутлын ширхгийг бол шийдэх тогтолцоо хүчин төгөлөө болоос устгах саналыг гаргаж байна. За мөрдөн шалгалгааны явцтай холбоотой гарсан зардал байхгүй. За энэ хэрэгт бол мөрдөн бацилтын 253 3-ыг 271-ийг 139 253 3-ыг 186 1-ийг 140 253 7-ыг 200 253 7-ыг 195 253 7-ыг 142 дугаарт хэрэгдэг бол нэгтгэсэн. За тусгаарласан хэрэг бол байхгүй байна. За зодон. За өнөөдөр Сүхбаатарын уралдаан үргэлжлүүлж байна. Сүхбаатарын үед эрүүгийн үеийн тусгай ангийн 17-гийн 2-1 буюу одоо бусдын орон байранд одоо хөлсөөр хавчирсан гэсэн юм төвлөрөл холбогдсон. За тэрээр одоо 6 удаагийн үйлдэлтэй. За бусдад одоо очсон хохирлол өнөөдрийн мэдрэх төлөөгүй төлөвлөгөө илэрхийлсэн байгаа. За мөн одоо тухайн одоо гэмтрийн орноос сайн дураар одоо анхаарал хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн гэм бүрэн дээр маргаагүй. За ямар ч бас одоо ялах төлөвлөлтөд орсон одоо хохирлыг төлөвлөгөө илэрхийлж байна. Гэм бүрэн дээр маргах төлөвлөгөөс нэмжүүлэх ярих зүйл байхгүй байна. За улсын хүчин зүгээс Батрыг бусдын төрлийн холбоос үзүүлсэн эрүүгийн тусгай ангийн 17-гийн 2-1 засаг гэмтэр үлдэм брото тооцох үйлдэлийг гаргаж байгаа байна. За өөрчлөлт одоо тэргийн үйл баримт болон 6 үйлдэлийг за мөн одоо хэргийн зүйлчдийг нэлээд зөвшөөрч байгаа маргаан байна уу? Талаар сонирхол саналаа гэлээ. Маргаан баггүй. За шүмтж бол түүний өнгөлцийн зүгээс үлдэм брото талаар маргаагүй байна. За сквадрын 2020 оны 4 сард за иргэн Уган Баярын явуулгыг хөлөвсөн нэвтэрч 87.30 тоног засгийг хулгайч 1,834,380 төгрөгийн хохирол 2025 оны 3 сарын 12-14-ний хооронд за уран бүлгийн эцэг хатсартай хамбарт хөлөвсөн нэвтэрч Hyundai Prodder маркийн хорооп нэг Hyundai Sterk маркийн тээврийн хорооп ширхгийг 600 мянган төгрөгийн за мөн 2025 оны 3 сарын 29-ээс 4 сарын 1-ний хооронд уран бүлгийн машин гэж хөрвүүлсэн нэгтгэж машин 17-т 6 нөхцөл хайшаа 4 ширхгийг хулгайж 530 мянган төгрөгийн хохирол учруулсан. За мөн 2025 оны 3 сарын 10-аас 4 сарын 3-ны хооронд за Удаашлангийн Шандар гараж хөлөвсөн зэрэг хоёр ширхэг аккумулятор 4 ширхэг ободыг болгож дэшээ төрлийн хурцлуулсан ганцрагт. За 2020 оны 5 сарын 29-нд за цаг өдрийн хүн байнг зориулалттай байшин гэж зохион хөлсөөр нэвтэрч за кат брендийн тэтгэл альбомын ашиглалыг хулгайж 194,500 төгрөгийн хурц болсон. За мөн 2025 оны 5 сарын 29-нд ариун саргийн байшин зохион хөлсөөр нэвтэрч за гар утас эмэг нэг бас хар төмөр цаг за эсэ тамхины харч бэлэн мөнгө 88,850 төгрөг хулгайж 248,50 төгрөгийн хурцлыг тусруулсан буюу за эрүүгийн тусгай ангийн 17-ны төлөвлөлийн 2 засгийн 2-ын засгийн гэмтрийг үйлцэн болгоод хэрэг тогтцооттой нотлогдсон байна. За ийм төрлийн дээрх гэмтрийг үйлцэн мөрөдө тооцох хөлж үндэстэй гэж шүгдэг үнэлээ. За гэмтрийг бол бас
болсон хохирол тонхон төлөгдөг байгаа зарим хөртэй. За энэ рууган баяраас 498,750 төгрөг гаргуулж сууган баярт за 250 мянган төгрөг гаргуулж уран бэлэгт 171 мянган төгрөг гаргуулж тэгний хэмжээтэй өвтөрд за 380 мянган төгрөг гаргуулж сууган баяртаас олохоор тогтоолоо. За энэ шийдвэрийн шиг ордер тэмдэглэсэн нарийн. За шүүхийн сүүлчийг хэрэгүүний тусгай 17-ны 2-ны цаас гэмтэр үйлчлэгийн бороотой тооцсон. За ийм тул эрүүг хайрс төлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлцэн улсын эрүүг хайрс судлаад төвлөлтөй гаргана. Улсын ялагчийн дүгнэлт эрүүг хайрс хүлээлгэх тухай за шүүхийн сүүлдэх Сүхбаатарыг эрүүгийн тусгайгийн 17-ны 1-р жилийн 2 дахь сарын 1 цаас ингийн эрхүүлцгийн бороотой тооцсон учраас бол эрүүг хайрс хүлээлгэх үнэлттэй. За шүүгдэгчийн гэмбуруугаа хүлээн байдал болон хувийн байдал хурал нөхөн төлөгдсөн болон төлөгдөөгүй байдал зэргийг нь харгалзаад эрүүг хөлийн тусгайгийн 17-ны 1-р жилийн 2 дахь сарын 2-ны 1 цагааснаар 4 жил 6 сарын хугацаагаар харгалангадуулж уг ялыг эрүүг хөлийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 4 дахь хэсэг заалсаар нээлттэй орох нийтлүүлэх саналыг гаргаж байна. За гэмтгэргийн улмаас хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт туссан хохирлыг болоод шүүгдэгчээс гаргуулж төлөвлөх. За хэрэг тэдмэрийн баримтаар хураах хос гутлын ширхгийг хийх тогтоол 40 төгөлдөр болно устгах гэсэн саналыг бол тус гаргаж байна. За шүүгдэгч Сүхбаатарын хувьд эрүүг хөлийн тусгай ангийн 17-ны 2-1 зааснаар одоо бусдын орон байранд нэвтэрч одоо хууль бусаар нэвтэрч гэмтэрэг үүсгэгийн бороотой шүүхээс тогтоосон. За улсын ялагчийн зүгээс тухайн одоо гэмбүрэн хариуцлагын тал дээр тухайн зүйл ангид заасан 4 жил хэдэн сар гэсэн бэ? 6 сарын 20 сар анагдуулах. Мөн одоо хохирчд одоо төлөх төлбөрийг үл тодорхой заасан ч бид төлөхөө илэрхийлэх байгаа. Ийм учраас одоо тухайн зүйл ангийн үед 2-8 жилийн хорих алтай байдаг. За Сүхбаатарын хөдөлгөөний гэмбуруугаа хүлээмжшүүлсэн. За бусдчлсан гохирлоо төлөхөө илэрхийлсэн. За ийм учраас улсын агчаас оногдуулж байгаа 20 салаас багасгаж өгнө гэсэн саналтай байна. За орон бэлэг цуг танд хэлэхэд байна. За надад яхаа одоо энэ үнийг шоронд явуулж яагаад олон жилээр яагаад надад ямар ашиг байгаа шиг сайхан залуу хүн байж болно. Хүний бидний ч одоо бас нэг хулгай хармартыг гэж нэг актер юм байдгаа. Ингээд хулгай зэлгээд орон баяр маань бас хэдэд нэрвэгдэж ингэсэн болохоор бас энэ үнийгээ бас нэг эргээд зонх шилийн маань нэг ягаад өгчөөрэй л гуйснаас өөрөө үгүй нэг хайр ял юуныхын талд бол би бол одоо тийм юу яахгүй байна. Ягаад ч гэж хэлэх бодохгүй байна. За шүүгэрдээ дуусчаа шүүгд ханаж үг хэлэх эрхэлдэг. За Сүхбаатарын шүүгд ханаж хэлэхтэй байна. Я тайм жоохон шүүгүүлж. За болсон. За шүүг шийдвэр авах шүүгд ханаж туслаа.